Монгол Улсын гүйлтийн цааны спортын үндэсний шигшээ багийн тамирчин ач бадрах Милан Кортино 2026 Олимпийн наадмын скатлоны төрөлд уралдаж 55 дугаар байраар барайнд орлоо. Манай улсаас анхудаа энэ төрөлд өрсөлдөх эрхийг ач бадрах авсан бөгөөд нийтдээ 20 км зайг 53 минут 6 секундэд туусан юм. За энэ нь 1-р байранд орсон Норвеги улсын тамирчнаас 6 минут 55 секундээр хоцорсон үзүүлэлт юм а. Тэрээр барайнд орсон даруйда хэрхэн бэлтгэлтэй гарлаа. За эх өдрүүдэд 1.5 км болон 10 км зайн уралдаан ач бадрахыг хүлээж байна. За баярлалаа. Баярлалаа. За зам ямар вэ? Сэтгэлээс өнөөдөр харцсангүй бас нөгөө өглөөгөр жоо хөвдөн болсон болохоор ерөн засны байдал нэлээ өсөрсөн байна. Ордсон сайхан шилдэг далан өнөөдрийн уралдаанд шилдэг 70 гаруй тамирчид урлаа. Өнөөдрийн энэ уралдааны гарааны эрхийг авах гэж бас маш өндөр онооны босох шаардсан байсан. Тэгээд энэ уралдаанд маш сайхан амжилттай уралдаад өрөөнд ороод ирлээ. Сэтгэл маш өндөр байна. Одоо яг энэ төрөлд бол Монгол улс бас анхудаага оролцож байгаа. Тэгээд манай хүүхдүүд бол мундаг байна. Сая ингээд бид нар цагийг харахад ер нь Азиатаа бол эхний 5-д явж штэ. Бид нар энэ тооцоосоос энэ бүр 190% 100% илүү уралдсан. Өөрийнх нь бол ер нь өөрийн болцоогоо бүрэн ашиглаж уралдлаа. Маш сайн байлаа. 55 дугаар байранд орлоо. Ер нь Азиатаа бол 1-2 Япон 2 Казахстаныг алдах шиг боллоо. Тэгээд бусдын бүгдийг яллаа. Хятад, Солонгос энтрийг ялчлаа. Энэ бол манай бас түүхэн амжилтууд. Ач бадрахын хувьд болон манай Монголын цааны хувьд бол маш их өндөр амжилт гэж үзэж байна. Нөгөөдөр дахиад спринт уралдаанд оролдоно. Өнөөдөр бол ерөнхийдөө нөгөө хамгийн холын миний хувьд хамгийн холын зай уралдаан. Спринт зай уралдааны дараа бас 10 км-ийн уралдаан хүлээж байгаа. Нийт эрхтэй ер нь 148 тамирчин эрхтэй бүртгэлтэй байгаа. Яг энэ нормоо биелүүлсэн шилдэг 75 тамирчин л энэ гараанд гарч орлоо гэсэн үг. Олон улсын хэмжээний мастер ач бадрах Милан Кортино 2026 өвлийн Олимпийн наадмын гүйлтийн цанын 10 км-ийн скатлоны төрөлд хүч сорж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарсан энэ юм а. Түүний хувьд Бээжин 2022 өвлийн Олимпийн наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байсан. Ач бадрах энэ сарын 10-нд гүйлтийн цаны спринт төрөлд хүч сорно. Сонирхолтой тэмцээний эхний 4 байрт Норвеги, Францын тамирчид чагсан бол Аз тивийн төлөөллөөс Японы тамирчин 22 дугаар байр эзэллээ.